Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой нийслэлийн Улаанбаатар чуулганы дуучин, Монгол улсын гавьяач жүжигчин Хонгор Зулыг урьж оролцуулаад энэ танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Монгол телевизийг үзэж байгаа нийт үзэгчтэй бас өдрийн мэнд хүргэе. Баярлалаа танд. Тэгэхээр таны хувьд за ойрдоо бол нэлээд нам гүмхэн байлаа. Маш нам гүм байлаа тийм ээ. Ингээд нам гүм байсны учир нь яг юу бэ? Уран бүтээлээс холдсон уу эсвэл уран бүтээлээ бол хийгээ яваад байв уу? За ерөнхийдөө уран бүтээлээ бол ажиллаа бол хийж байгаа. Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамт олонтойгоо албаныхаа уран бүтээлийг бол туураад тоглолтонд оролцоод явж байгаа. Гэхдээ хувийн уран бүтээл тал дээр бол жаахан завсарлсан үнэн. Тэгээ бас ойрхон одоо бас 2 хүүхэд төрүүлээд амартай эмэгтэй хүний бас нэг их хүн болно гэдэг маань их одоо том ажил шүү дээ. Тэгээд их орондоо хүн нэмнэ гэдэг бол одоо их том ажил гэж би ойлгож байгаа. Тий хамгийн том гавьяа. Тэгээд мэдээж уран бүтээл хийнэ гэдэг бол бас нялх хүүхдтэй хүнд хэцүү. Тэгээд хүүхдтэй жоохон анхаарад арга гэр тал руугаа илүү их анхаарал тавьсан хувийн уран бүтээл тал маань жоохон бас тэр талаас жоохон хөндөрсөн үнэн. Гэхдээ одоо эргээд уран бүтээлдээ орж байна. Хувийн уран бүтээл рүүгээ эргээд ерөнхийдөө уран бүтээл рүүгээ орж ин гэхээр хувийн уран бүтээлгүүл яг шинэ таны одоо дууг шимтэн сонсдог үзэгчтэй ингээд зориулсан шинэ ямар бүтээл төрөх гад төлөвлөж байна? Ер нь бол би бол ерөөсөө уртын дуунаас өөр дууд болох юм баг жоохон хэцүү байдаг. Тэгээ уртын дуугаа л дуулдаг. Тэгээ уртын дуугаараа бас нэг манай бас Синтэн аймгийн ой болж байгаа 20 жилийн ой болж байгаа. Тэгээ нутаг усныхаа ойд зориулж тэгээ дээрэс нь уртын дуугаа дээдэлдэг, уртын дуугаа сонсдог. Монголынхаа төмөн олондос зориулж бас нэг ганц хоёр уртын дуунд клип юу гэсэн бодолтой. Зарим уртын дуугаа Дөрөвжгийн Албаны театрын симфони оркестртай найрал дуучтай бичлэгэнд хоолойны бичлэгэнд ороод одоо байдлаар бэлэн болж байна. Тэгээд бас нэг арай шинэлэг зүйл хийх гээд нэг хэсэгтээ бас жоохон намжин байсан. Тэгээд одоо бол бас нэг уртын дуунд клип хийн гэдэг маань бас бусад дуутай адилгүй жоохон хүндрэлтэй байдаг юм шиг байгаа юм. Тэгээ хүмүүс ингээ клип хийгсэн санал тавихаар уртын дуунд ямар клип хийх вэ гэдэг ингээ бодоод байдаг. Тэгээ энэ маань бас нэг талдаа ингээ бодоод үзэхээр түүхийн холбогдолтой юм шиг нэлээд тийм язгуур тал руугаа Монголын үндэсний тал руугаа болохоор бас хүмүүст хэцүү тусдаг юм шиг байгаа. Тэгэхээр гарын одоо үзүүрт барьж аваад л шууд клип хийгээл ингээд янз бүрийн зураг эвлүүлээд л клиптэй болгочих болдгоо. Тэгээ тийм учраас уртын дууны клип их ховор байдаг юм шиг байна. Тэгээд ямар ч байсан гэсэн ер нь телевизүүд дээр л надаас дууны клип гэдэг. Тэгэхээр би амьдралд 2 клиптэй хүн шүү л гэдэг. Дуучин болсон цагаас хойш 2 клип. Уг нь бол таны хувьд бол хийлгээ гэсэн санаа байгаад байдаг. Санаа бол их байдаг. Гэхдээ одоогийн одоо бат сан сэтж байгаа бол ер нь бол клип хийх гэсэн зорилготой ажиллаж байгаа. Тэгээ одоо нөгөө бичлэгийн студ маань тийм ээ дүрсэлжлэгийн студ маань өөртөө одоо уртын дунд зориулсан клипийг гэхлээр яг ямар клип хийх юм бэ гэдээ уучраа болохгүй хадахад бол тэгэл одоо клип хийн гэдэг бол хэцүү юм байна. Таны хувьд бол өөрөө хийгээд байдаг. Яг ба гэхдээ нэг үе бодволаас одоо техник бүх юм маань бас их мундаг болсон байна шүү дээ. Тэгээд хий гэсэн сэтгэл зүрх нэгдээд тал талаасаа одоо зорилго нэг болоод зүтгэх юм бол болохгүй юм гэж үгүй л дээ. Ямар огт мэдхгүй юм хийх гэж байгаа шинж Монгол төмөн донд л үеийн үед байж лээсэн бүтээл шүү дээ. Хамгийн гол нь бид нөгөө өөрсдийнхөө үнэтэй сайтай амьд ихтлээ их сэтгэлээ зориулж байгаагүй нөгөө загалч нэмэр усгүй гэхчээр нэг их сэтгэл зөрхөө зориулж байгаагүй л байхгүй юу. Тэрнээс биш одоо зориулаад үнэхээр энэ дуунд клип хийгээд энийг бүтээл болгоод олон түмэн төргий гэх юм бол бид нар огт мэдхгүй харин юм авчираад орчуулганд оруулж байгаад биш шүү дээ. Энэ бол болно гэж би бодож байгаа. Яг үнэ үүн дээр чинь нэмээд хэлэхэд уг нь бол уран бүтээлч гэдэг хүн бол үргэлж хувьсан өөрчлөгдөж хөрөх чадвартай байх ёстой. Тийм ээ? Яг үн тэр утгаараа бол уртын дунд зориулаад клип хийлгээ гэхэд тухайн уран бүтээлч бол уртын дуу гэдэг маань өөрөө яг ямар баялаг бүтцтэй бүтээл үлээ гэдгийг мэдээд түүн зориулсан тийм одоо бүтээ одоо дүрс клипийг бол хийх тэрс чинээний санаа уг нь төрж явах ёстой. Гэтэл би эндээс таны ярианаас ингэж л хараа сууж ин л да. Эргээд нөгөө залуучууд бид нар маань өөрсдөө яг уламжлалын тэр төгс соёлын үнд тийм ээ ардын тэр үндсэнтэй баялагаасаа өөрсдөө
холдоод байгаа болохоор тэрийгээ сайн мэдхгүй мэдхгүй зүйлээ хүн угаасаа хийж чадахгүй шүү дээ. Тийм л байдал маань үүсэж байгаа юм байна. Яг нэг үе бодвол уртын дуу, ардын урлаг ер нь үндэсний язгуур урлагтаа бол их одоо сэтгэл татагдж ойр болж байгаа юм шиг харагдаж байгаа л да. Нэг үзгээс нь харахад. Гэхдээ нөгөө талаас нь ингээ эргүүлээд харахаар зэрэг яг тэрийг язгуур байдлаар нь шиг шоу тал руу одоо мөнгө их ашигладаг болж л те. Тэрийг би бол огт буруутгадаггүй. Тэр зөв. Угаасаа цаг үе нийгмид дагаад хувьсаад бүх юм одоо тухайн нийгэм залуучууд хүн зам нь юу сонирхож байна тэрний сонирхолд нийцүүлж уран бүтээлээ тойрогдох нь нөгөө уран бүтээлчний хувьсах чадвар гэдэг маань энд гараад ирж байгаа юм. Тэгвэл нэг утгаараа юмыг эвдэхэд их амархан шүү дээ. Их амархан. Нэг даваг хитэн хэсэг тайр шашаа буцаага тэрийг эвлүүлэхэд ямар их цаг орох вэ? Тэр яг тэрнтэй адилхан. Тэгэхээр би бол юмыг язгуур байдлаар нь хадгалж үлдэх нь эвдэхээс одоо илүүтэй их хүнд хэцүү цаг хугацаа их орох. Тэгээ дээрэс нөгөө Монголын маань тусгаар тогтнолтой их холбоотой ийм зүйл рүүгээ хэлбэх юм болов гэсэн бодлоос надад харамсал сэтгэл төрдөг. Гэхдээ энийг бас цаг үеийнхээ янз бүрийн одоо орж ирж байгаа урлагийн янз бүрийн урсгалтай хүмүүсийн сонирхож байгаа төрөл жанртай ингээд удаас эвцэлдүүлээд хүмүүсийг ардын урлагтаа татаж байгаа сайхан хэрэг. Энэ чиглэлээрээ уран бүтээлээ одоо тойруулж байгаад ер нь үндэсний маань бүтээл, үндэсний маань урлаг гэдэг ийм юм гэдгийг ойлгуулад эргээд энийг язгуур тал руугаа байрах хэрэгтэй юм болов уу гэсэн тийм ойлголттой би явдаг. Би одоо танаас нэг их таны дүнгийн хариулсан хариултаас ч төсөөр асуултыг асуумаар санагдаад ингээд сууж илаа л та. Таныг манай ингээд шууд нэвтрүүлэгт орохоос өмнө та бүдээр бас хэсэг хугацаанд ярилцсан. За тэгээ одоо ингээд ярилцаад ингээд сууж яхаг ингээд анзаараад хахад таны ингээд хэл ярианы үгийн санд их тийм бидний нэг хэрэглээд байдаг. Тэгсэрнэ утга их яг онч мэргэн тийм гоё үгүүд их хэрэглэгдэх юм. Бид нар бол ерөнхийдөө өдөр тутамд хэрэглэгддэг нэг энгийн тийм одоо формал үг хэллэг гэж ярьдаг да. Тийм үгсийг хэрэгэлдэг. Гэтэл танаас болохоор аливаа нэг зүйлийг зүүрлүүлээд хэлэхдээ за жишээ аваад хэлэхдээ их нэг гоё тийм сонсголонтой хэрнээ нэг бидний үгийн санд байгаад байдгүй. Тэгсэрнэ эсвэл бид нар нөгөө хэрэгэлдэггүй тийм үгүүдийг нэлээд хэрэглэх юм. Энэ маань одоо би өөрөө нэгээс анзаардаг л дээ. Хүмүүсээс ингэж хэлээд байдیں۔ Нэгдүгürt миний өссөн орчин ахуйтай их ойрхон байдаг бах. Би багасаа одоо эмээ өвгөн гар дээрсэн. Үнэхээр л одоо хураг тугал одоо бэлчээр дээр тэгэл малынхаа захад хөдөөний хүүхдүүд ямар язгуур орчинд өсдөг вэ? Тэгэл өстэй айраг цагийг уугаал ааруул цагаа хэдэгээ идэл ингээл нэг хөдөөний бараг амьдралд өссөн зундаа гутлын бараа харахгүй. Тэгээ байсан ч өмсөх дургүй өөртөө хөлөцгөө явуулсан. Тэг нэг тиймэрхүү нэг өстөндө тийм хагас зэрлэгчлэлтийн маягтай юм шиг тиймэрхүү орчинд. Гэхдээ одоо бодож чад хамгийн соёлтой орчин хөдөө байсан байна гэж би ойлгодгийг. Дээрээс нь уртын доо маань өөрөө та нарыг анзаардаг байхад одоо юм нэвтрүүлэгчид сэтгүүлчид бол их анзаарах хэвээр. Уртын дооны маань үг тэр яруу найраг бол үнэхээр одоо хэдэн үедээ мартагдаагүй тийм язгуур хэллэгээрээ дуулагддаг. Тэгээд уртын дууг хүнд хүргэхийн тулд үгийн ойлгомжтой байлгахын тулд уртын дууг хүмүүст гэдэг шүү дээ. Энд чинь үгтэй юм үгүй мө хахаа хийгээд хаана үг нь үү гэж. Тийм учраас үгийг ойлгуулахын тулд тэр уртын дууны үгийг их ойлгож их яруу тодоор хүмүүст их сонсголонтойгоор хэлэх тэрийг тэгж уянгалууж хэлж байгаа ч гэсэн хүмүүст их мэдрэмжийг өгөх ёстой л доо. Тэгээд тэр утгаараа бас мэдээж уртын дуунаас ч бид нараас ярих хэлэх үгнийхээ одоо баялаг сонголт хийж ярьдаг байж болох талтай юм. Гэхдээ ер нь хөдөөний орчинд өссөн хүүхдүүд юм их илүү доо маяг хэрэглэж яг нийгэмд хэлж хэвссэн өгнүүдийг нэг их тийм төдийлэн хэлээд байдгүй өөрсдийнхөө л эмээ өвөгийн зааж өсөн тийм яриагаар л ярьдаг шүү дээ. Би үл ер нь хөдөөнийхөө яриагаар л ярьдаг юм. Ер нь Монгол нөгөө уламжлалтайгаа илүү ойр тийм ээ. Монгол гэдэг ёс заншилтайгаа илүү ойр байдаг болохоор тийм сайхан
сайхан давуу тал байдаг байх л да. Гэтэл яг өнөөдөр Монгол улс маань өөрөө нэлээд хотсчоо, суурьшаад, төвлөрөл, нэгтрэл их болоод байна. Энийний сайхан тал нь нэг талдаа бас байгаа. Гэхдээ саар тал нь юу гэхээр бид нар нөгөө яг үндэсний сайхан уламжлал, ёс заншлаа баг багаар гээгээд ялангуяа залуучууд бидний хувьд бол нилээ их гээж байгаа. Тэрийгээ бид нар ч өөрсдөө мэдгүй л явж байгаа. Тэр л нэг тал нь байдаг л хаа. Ер нь хараад байхад одоо манай хүүхдүүд ч гэсэн ингээл хотод тэр өдөөний тэр сайхан амьдралыг мэдрэхгүй л өсөж байна л да. Одоо харж хөрхийг мэдхгүй, өсөж санахыг мэдхгүй одоо ингээл нэг л тийм тэгсэн мөртлөө энэ утаа нард нэг тийм өвчин ингээл ханаа төрөлөөдөг. Тэгэхээр нэг жаргалдаахгүй зовлон болох нэг талтай бас тийм ээ. Тэгэхээр би бол зундаа хүүхдүүдээ хөдөө гаргаж амьдрал үзүүлэх юмсан гэж боддгийг. Ер нь тэгтээ үнэтэй зайтай амиг үгүй хийхдээ цаг хугацаа ерөөсөө орохгүй их хурдан шүү. Их хурдан. Харин тэрийг буцааж олоход нилээд их цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардлагатай. Сайхан юм одоо үедээ уламжлагдаад ирсэн тэр үндэсний мартаж болохгүй, үгүйсгэж болохгүй юмнуудыг үгүйсгээд нухчаад хайчих бас их амархан. Тэрийг буцаагаас сэргээгээд ирэхэд бас их хэцүү. Яагаад гэвэл тухайд үн цэнийг нь мэдэрч байгаа болох тийм ээ. Тэгэхээр одоо ер нь бол Монгол их орн минь бас нэг талдаа харахад их сайхан хөгжөөл болоод байгаа юм шиг харагдаад байгаа ч нөгөө талаараа ингээл том гүрнүүдэд идэгдээл газар ус тэгэл үнтэй цатай бүхэн рүү маань ингээд нэг тийм сувдаг сэтгэл шургалаад байгаад нь би бол хавьд их харамсаж явдгийг. Тэгээд ер нь бол улс их орныг сөнөхөд ерөөсөө түүхээлээ хоёроор нэзгнээд авах шиг амархан байдгүй юм гинлээ. Тэгээд одоо энэ говийн аймагуд явал харж байхад айл болгонлын хятад сууж байх юм. Тэгэл энэ үндэсний маань сайхан гэсэн юм болгоно л дандаа л юунаас гээд энэ тэнд бүртгэлээ хэрлээ хятадтай өр Монголтай ингээл хамтраад ингээл явчих юм. Тэгэхээр нэгсэндээ их л харамсах сэтгэл төрдгийг. Тэгээд нөгөө мэн харамсаад мань мэдмийн тийчлээд уг маань хүрхстэй газараа хүрэхгүй юм. Тэгэл хатан цогтол ойгол бацаал. Ер нь тэгтээ сайхан бүхнийг устгах гэдэг их хурдан цаг үе болчих тээ. Гэхдээ таны уг бас хатан цогдоод эргээд буцах магадлал бол танаас шалтгаална. Таны ингээд тийм ээ зэргийн ингээд уран бүтээлчд яг энэ уран бүтээлтэй хоёргүй сэтгэлээрээ хандаад ингээд яг урлагтай хайртай тийм ээ ингээд тууштай ингээд зүтгэж яваад байвал та нарын бас хөдөлмөр одоо тэр хатан цогдоод эргээ шингээд харин тэгээд үнэхээр энэ хүний зориг хүсэл эргээ зөвхөн өөрөө хувь хүн рүүгээ байсан юм уу эсвэл тийм ээ Монголоо гэсэн тийм сэтгэл цаана тийм агуулгадаад байсан юм уу гэдгийг бол хүмүүс ухаантай хүмүүс ойлгох байх л та. Нэгэн үе одоо уртын дуу гэдэг нь өөрөө үнэхээр гайхамшигтай. Энэ 3 сая хүн ам дотор хэдэн хүн уртын дуу дуулж байгаа үлээ тий. Үнэхээр цөөхөн хүн дуулж байгаа шүү дээ. Тэрийг мэдэрдэг хүн хэд вүлээ. Чин сэтгэлээсээ сонсож тэрэнд одоо нэг гэсэндээ орчин цагийн хэлээр бол тэр шүтэн бишрэгч фэн үлээ. Тэгээ ингээ явж байгаа хүн хэд вүлээ тийм. Хамгийн чухал нь би бодд юм аа. Ер нь манай зарим уртын дууч уран бүтээлчд уулзахаар ярьдаг. Хэрвээ бид нар сонгодог дуучин байсан бол хэрвээ бид нар тамирчин байсан бол энэ хэрвээ би эр хүн байсан бол да гэдэг шиг хэрвээ гэдэг юм бас их үгийн санд маань орж ирдэг болчиход байгаа сүүлийн үед. Тий. Яагаад гэвэл одоо ингээд сонгодгийн сайхан залуудууч зөндөө төр шин би энэ залуучуудаар үнэхээр бахархаж байна. Тэгэл гадаадын том сайхан сонгодог дууны уралдаанд очиод ингээд төрүүлээл ирж байна. Үнэхээр гайхамшигтай. Энэ бол бишрэхгүй байхаар байхгүй чадaltaй байна. Чадаж байна. Болж байна. Эх орныхоо нэрийг өндөр төрүүлж байна. Энэ хүмүүсийг дэмжих ёстой. Ер нь хизээдээ байж л байсан тэр гадны орны ямиг бид нар ингээ холборлож аваад дуулаад ингээд амжилт гаргаж байгаа нэгдгээр сайхан боловч манай залуучуудын чадaltaй хүчтэй одоо ухаантайг харуулж байна. Тийм ээ дэлхийн олон том дуучдаас дутхгүй гэдгийг бид нар одоо нүдэрээ үзэж байна. Нөгөө талаараа хэд гадны юм руу тэр бол тэрийг бол би үгүйсэхгүй. Тэр гадны юм руу бол байх ёстой. Энэ бол хамгийн гол нь одоо манай Монголын маань уламжлагдж ирсэн уртын дуутай, хөөмитэй, морин хууртай энэ сайхан язгуур туйл айлах гэдэг юм уу тийм энэ язгуур бие биелгэнүүд байна. Энэ олон Монголын маань дэлхийн хаач байхгүй энэ
зөвхөн Монголдо ингээд л байгаа юм шиг хэрнээ гараад явахаараа Монголын нэрийн хуудас болдог, Монгол эх орноос саталчилдаг. Энэ сайхан хүн мэддэг юм шиг мэддэггүй юм шиг, ойлгодог юм шиг ойлгодоггүй юм шиг юм нэг завсрын үед ирчээд байгаа энэ олон давтагдчихгүй бүтээлүүд байна. Тийм ээ. Тэгэхэд энэ одоо жишээлбэл уртын дуутай маань дэлхийн аль орон уралдах вэ? Тийм үстэй. Хаана очиод би уртын дуугаар уралдаад ингэ явах юм? Байхгүй. Хэцүү шттэ. Одоо тэгээд дэлхийн аль ч орнд уртын дуу гэж байхгүй. За зөвхөн уртын дуутай төстэй дуулдаг оронгууд бол байгаа. Хятад байна, одоо Япон, Солонгос гэх. Тэгэхээр үнэхээр энэ бид нар ингээд ардын урлагта хоёргүй сэтгэлээр бүхэл одоо жадлынхаа хэрээр байдаг авиас хүч чадлаа хөдөлмөр оюун ухаанаа зориулаад явж байна. Тэгээд үнэхээр одоо энэ сонгодгийн дайнд энэ спортын том өндөр амжилттай үзүүлж байгаа хүмүүсийн дайнд дэмжигдэх дэмжлэг байхгүй. Хуулийн залтанд нь ч тийм байдгүй юм шиг байна лээ. Жишээлбэл одоо манай Монгол том энэ Монголын том одоо хөгжмийн хамтлагууд байна. Сайхан залуучууд тэнд очиод ийм тийм том театрт тоглолоо, энэ тэнд фестивал ингээд ирлээ гээл. Тэгээд одоо нэг тийм дуучин тэнцээ төрүүлээд ирж ихээр л хэдэн саяар шагнаж, нэг тамирчин төрүүлээд ирж ихээр л одоо олимпиад ялахад үнэхээр төрүүл байх хэвээр. Гэхдээ яг энэ хэдийгээ тулгын 3 чулуу шиг нэгэн хэмд барьж авч чадахгүй. Ардын урлаг энэ үндэсний юм авал хэтэрхий дорд үзчихэд байгаа нь л одоо надад их харамсалтай санагддаг. Жишээлбэл 2005 онд Нобель нэгээд ирэхэд ингээд Нобель нээсэн хүн ирж яана гэд телевизэд хэлэхэд нэгч телевиз намайг өгч чичээгүй. Харин учиргүй бөөн телевиз учиргүй хүрээд ирэх надад надаас ярьслага хүчилж байгаа болов гэсэн чинь юу гэлээ нэг хамтлаг Япон руу явж байгаа гэнэ. Тэгээ тэр хамтлагийг явахад нь сурвалжлага авч байгаа гэд баахан телевизүүд сэтгүүлчид дагаад тойлроод явчихсан. Тэгэл би дотроо бодож ирсэн байхгүй. За манай энэ үндэсний урлаг бол ер нь бол нэлээд төрийн бодлого янз бүрийн одоо бодлоготойгоор дэмжигдэх хэрэгтэй юм байна гэдэг. Хоёрдугаарт оюун ухааныхан зараа яг энэ уртын дуу үндэснийхээ урлагийн хэм хэмжээнд хүртэл дэмжигдэхгүй юм байна л гэж бид нэр юуг илүү хүн цэнтэй гэж эрхлэх ёстой. Юун дээр зүгээр нэг байгаа тийм ээ. Тэгш хэмээр хандах ёстой гэдгийг бас өөртөө сайн ялгаж чадахгүй л байгаа юм болоо да. Тийм мэдээж тэр спорт бол маш их хүч хөдөлмөр оюун ухаан одоо төвчээр шаардж байж амжилтанд хүрч байгаа дэмжихгүй байхын арга байхгүй. Энийг бол өстой үнэхээр би энэ спортод амжилт гаргаж байгаа хүмүүсийг өстой шүтэн бишрэгч нь баярлж явдаг. Энэ сонгодын дуучдаа баярлж явдаг. Би үнэхээр гайхамшигтай эх орныхоо нэрийг өндөр төрөж чадчихжээ. Тэг бид нар ч гэсэн бас адилхан л эднэртэйгээ адилхан сэтгэл зүрэхээр эх орныхоо нэрийг өндөр төргөөр султалцсаал явж байгаа. Тэгэхэд яг энэ гурвыгаа тэгшхэн барьж явж чадахгүй ингээд ардын урлаг бол үнэхээр мартагдаад тэр янз бүрийн заалтанд ч бидний талаараа авсгч байхгүй явж байгаа л харамсалтай санагдав. За тэгэхээр та битээр ярьслахаа төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цагийн нэвтрүүлэг маань нэг уламжлалтай. За зэрэг уламжлал нь яг ямар уламжлал вэ гэхээр та битээр ярьслахаг үзэн суугаа үзэгчтэй таны мэдхийн гоо сайхны мэдээллийг давхраас хүргэж идэгин. Тэгэхээр хоёулаа тэр мэдээллийг одоо хүлээн авч үзээд студидтэй үзэгчтэйгээ эргээд хамт уулзах. За тэгээ. За. Мөрцээж өгзөг гэд аль нэг хэсгээ өргөсөж харагдуулахыг хүсэж байгаа бол хөндлөн шугамтай хувцас сонгож, харин аль нэг хэсгээ нарийсгаж харагдуулахыг хүсэж байвал босоо шугамтай хувцас сонгож байх нь хамгийн зөв алхам. Хэрвээ хит унтсан, том эзтэй бол биеийнхээ доод хэсэгт босоо шугамтай хувцас өмсөж байгаарай. Биеийн аль нэг хэсэг жижиг байлаа гэж бодоход хөндлөн шугамтай хувцас илүү тохиромжтой. Харин биеийн аль нэг хэсэг том бүдүүн бол босоо шугамтай хувцасаар нууж болох юм. За тэгэхээр хувцастай холбоотой мэдээлэл бэлтгэсэн байна тийм ээ. Энэ мэдээлэл дээр дөрөөлөө танаас нэг ийм асуулт асуумаар санагдлаа. Таны хувьд бол уртын дуулдаг тэр ч утгаараа уртын дууч тэр ч утгаараа ер нь бол үндэсний хэв маягтай үндэсний хувцаараа нэлээд дэгжирхэж гойдог. Таныг бол би Европ хувцастай бол цөөхөн харж ирсэн байна. Тэрний нэг тохиолдол бол өнөөдөр байлаа. Тэгээд Европ хувцас зарим хүмүүсийн хувьд бол яг үндэсний хувцаа өмсөд тэрэндээ илүү их дасаад ээнэгшдэг гэд ярьдаг юм билээ. Таны хувьд бол тийм зүйл байна уу? Байлгүй яах вэ? Ер нь үндэснийхээ хувцсанд илүү төлөх үү?
өмсөх дуртай л да. Тэгээ тайзан дээрээ уртын дууд болохтай ерөнхийдөө ер нь л үндэсний хувцсыг өмсөх мэдээж дэрвэл дуутайгаа зогсож байгаа. Тэгээд ийм балаштайгаар уртын дууд бол хүн хүлээж авахгүй шүү дээ. Тий. Нэгдүгээр тэр хоёрдугаарт хүний бас нэг дүр төрх нөр царай бие биедрт нь зохих хувцс гэж байдаг шүү дээ. Тэгээ би бол надад Монгол хувцс мал илүү зохидог гэж ойлгож авдаг. Тийм ч учраас Монгол хувцсандаа илүү их дуртай давын төрөнд барьж аваад өмсч өгдөг. Монголынхаа үндэсний баяр наадам цагаасраар бол үндэсний хувцсаар гоёдаг. Тэгээ харин зөвхөн өдөр тутамдаа бол би энэ дамбар өмсөж явдаг. Бас дээл маань байн өдөр тутам өмсөж явахад хөл оролдоод бас хэцүүлтэй машин барихад энэ ингээл орооцлоод байдаг. Тэгтэл ерөнхийдөө гангарах хэмцэрх юмдаа бол үндэсний хэмээл бариад авчихсан шүү ер нь тий. Энэ төрөнд. Тэгэхээр тав дээрээ ярьцлага ер нь бол өндөрлөгт өгч чинь. Тэгээд танаас асууя гэж удаад түрүүн таны ярьцлагын ихэнд нэг хэлжсэн зүйл дээр чинь дөрүүлээд асууя гэж бодоол түрнээс хойш суугаад байсан. Та түрүүн тэгжсэн та яг Монгол үндэсний гэсэн үн цэнтэй зүйлүүд маань орхигдоод ингээд гээгдэд ингэж жишээ та ярьжсэн шүү дээ. Яг түүн дээр чинь дөрүүлээд ингээд асуухад яг уртын дуу ингээд дуулаад байж байгаа хүн яг ардын урлагтайгаа тийм сайхан ойр байгаа хүн илүү нөө эмхтэй хүн гэдэг бас илүү сайхан мэдрээд тийм ээ. Энд чинь их хүний эмхтэй хүний бас нандин сайхан зүйлүүдийг нэлээд шингээсэн зүйлүүд бол маш их байгаа. Тэр ч утгаараа яг ардын дуу одоо тийм ээ уртын дуу ингээд дуулаад ингээд яхад их хүн басны дараа дуулах. Тэгээд тэрнээс өмнө дуулж исэн дуу хоёр огт өөрөдөг баг. Ер нь гэхдээ уртын дуу маань өөрөө хүнийг их уйхан болгодог. Дээрээс нь бас их ухаан зарж дуулдаг гэж би ойлгоо тий. Зүгээр нөгөө хоёр нь нийлүүлэл багшхан болол тэр маань хүний яг чин сэтгэлээс гарчаа зүрхнээс урсчээд хүнд хүрдэг штэ. Тийм учраас уртын дууг дуулахын тулд их л одоо ухаантай байж дуулах хэрэгтэй болов гэж би бол амьдаа л их өөрийнхөө чадлын хэрээр урлаж дуулахыг хичээдэг. За мэдээж хүүхэд төрүүлэхээс өмнө бол би уртын дуугаа зүгээр дуулж байхдаа одоо ойлгож яхад бодож яхад би зүгээр нэг тийм нэг цэлийн нэг зөвхөр дуулах ёстой л гэсэн ойлголтоор дуулж байжээ. Одоо бол ингээд бас нэг үр хүүхэд гэдэг үл үнэхээр бас нэг хүний амьдралд гэрэл гэгийг нэмэхээс гадна хүний одоо зүрх сэтгэлийг ямар их уяхан болгодог тийм гэгээлэг юм байт юм байна. Тэгээ би бол одоо ихэн болсноос хойш уртын дуу дуулахтаа бол яг ч юм их л улам их уярч ухаарч дуулдаг болсон. Тийм. Тэгээд надад уг нь танаас асуух дараагийн асуулт байлаа даа ч одоо тав дээрээ ярьцлага ингээд өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн аваад хөрөлцөн ирээд зөө хоромжч гэсэн манай студийн хомирт саатаа тийм ээ. Өөрийнхөө дотоод төр үзэл бодлоосоо надтай хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд удахгүй шинэ ном маань гарах чинь шинэ гарахад одоо 5-6 хоног үлдсэн байна тийм ээ. Тэгэхээр шинэ жилээ та маш сайхан ухтаараа 2013 онд танд одоо тийм ээ таны хүсч тийм ээ зорж тэмүүлж байгаа тэр бүх хүсэлт нь бүтсэн тийм сайхан үлзэд дэмрэлтэй сайхан жил байхын ерөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Бас танай телевизийн сайхан нэвтрүүлэгт, юм гэгээлэг нэвтрүүлэгт орж Монголынхаа төмөн олонтой санаа бодлоо хаваалцсандаа баярлаж байна. Ингээд ирж байгаа шинэ ондоо монголчууд минь уушиг өндрөх ямартай яваарай, уртын дуушиг явартнаас таарай гэд ажил хөтөлбөрийн амжилт хүсье. Хамгийн гол нь эрүүл сарвал байж, эрүүл сарвуулахаар бид нар ажиллаж амьдрал их орман дэвшиж хөгжинэ гэж би ойлгодог. Бүгдээрээ эрүүл байгаарай л гэж өрөөдөө. За танд баярлалаа. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочны хомирт маань нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучин Монгол улсын гавьяач жүжигчин Хонгор Зүйл урагдан оролцож за өөрхөн үзэл бодлоос настай хуваалцлаа. Ингээд маргааш өдрийн энэ цагт эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.